Алтан тэнгэр их сургуулиас оюутны хөгжлийн хүрээнд бол олон улс орнуудын ихтэй сургуулиудтай хамтран ажиллаж байна. За энэ хүрээндээ энэ улирал бол манай их сургууль бол Европын холбооны Erasmus Plus хөтөлбөрийн хүрээнд бол Италийн Катаны их сургууль дээр агсан түвшний магистрийн оюутнууд суралцж байгаа. За мөн түүнчлэн одоо Европын улс орнуудаас бол Румын улсын Брасов дахь Трансильвани их сургууль, за Грек улсын Македоны их сургууль, за түүнчлэн одоо Варна их сургууль, Франц улсын Лион, Лиморийн их сургууль, Шишиний их сургууль гэх мэтчлэн одоо Европын их сургуулиудтай бол оюутан солилцооны хөтөлбөрөөр хамтран ажиллаж байгаа. За мөн одоо бүгд найрамдах Солонгос улсын Хансо их сургууль, Намсөвл их сургууль, Куанжу их сургуулиудтай бол оюутнууд маань хамтарсан хөтөлбөрөөр бол суралцж байна. За мөн агсан түвшний оюутнууд маань бол Америкийн нэгдсэн улсын University of North America буюу Умард Америкийн их сургуульд бас боловсрол судлалын хөтөлбөр дээр нэг дээр нэмэх хөтөлбөрөөр бол хамтран ажиллаж байна. Сайн байцгаана уу? Намайг Хүчтаатар гэдэг Отгон тэнгэр их сургуулийн олон улсын харилцааны хөтөлбөрийн 2 дугаар курсын оюутан байна. Отгон тэнгэр их сургуулийн хувьд болохоор гадаад харилцаа хамтын ажиллагаа нь бусад сургуулиудаас арай илүү байсан. Энэ нь бас нэг сонгох шалтгаан болж өгсөн. Үндсэн шалтгаан нь гэж бодож байна. Энэ жилийн эхний улирал Отгон тэнгэр их сургууль болон Erasmus ICM хөтөлбөрийн хамтын ажиллагааны хүрээнд Болгар улсын Варна менежмент их сургуульд суралцаад ирсэн. За энэ сурвалжийн хугацаанд нэг олон улсын харилцаагаар суралцж байгаагийн хувьд бас нэг бусад улсын соёлоос суралцах тэр дундаас энэ Болгар улсад энэ Варна менежментийн сургуульд ганцхан Болгар улсын соёлоос биш за Европын зүүн өмнөд Азийн олон оюутнууд ирж суралцдаг учраас бас энэ хугацаанд бас олон улсын соёлоос суралцах боломж их нээлттэй байсан. За хичээлийн агуулга, заах арга барил арай өөр тал нь болохоор олон улсын оюутнуудтай хамт суралцдаг гэдэг утгаараа маш их шин зүйлсийг их сурч авсан. За мөн 100% англи дээр суралцдаг учраас хэлний чадвар мэдээж маш их сайжирсан гэж өөрөө бас дүгнэж байгаа. Сайн байна уу? Намайг Нэмэрдэн гэдэг Отгон тэнгэр их сургуулийн олон улсын харилцааны 4-р курс суралцдаг. Анх Отгон тэнгэр их сургуулийг сонгохдоо Еши оноонд ирээд тулгуурлаад тэтгэлэг авах боломжтой байсан. Мөн олон улсын сургуулиудтай хамтарч ажилладаг. Зөвхөн англи хэл биш, Солонгос, Хятад зэрэг хэлүүдийг суралцах боломжтой учраас Отгон тэнгэр их сургуулийг сонгож илсэн. Өмнөх семестр Болгар улсын Варна менежментийн их сургуульд нэг семестрийн хугацаатай суралцаад ирсэн. Англи хэл ярианы чадвар илүү их сайжрна. Өөрийгөө илэрхийлж сураад олон хүүхдүүдтэй ингээд найзлахаар улам илүү нээлттэй болдог. Отгон тэнгэр их сургуулийн хүрээнд Европын холбоотой одоо хамтран ажилладаг одоо энэ түншүүдийн нэг. Тэгэхээр энэ хүрээндээ бол Erasmus хөтөлбөрийн хүрээнд бол оюутнууд маань бол сургалтын төлбөр, амьдрах зардал гэх мэтчлэн одоо зардлууд нь бол Европын холбооноос бүрэн санхүүжилттэйгээр ингэж хэрэгждэг. За мөн одоо Азийн их сургуулиуд бол одоо Солонгосын их сургуулиудад бол хос дипломтой төгсөх, тэндээ одоо дадлагын хамгийн том бааз бүхий ийм сургуулиудад дадлагаа хийх, за төгсөөд бас одоо урилгатайгаар ажиллах ийм одоо олон давуу талууд бол үүсдэг. Манай их сургуулийн хувьд гэх юм бол зөвхөн Монголдоо суралцахгүй мөн өөр олон улсын сургуулиудтай хамтарч ажилладаг учраас тэнд суралцах боломжтой. Багш нарын хувьд зөвхөн Монгол биш мөн гадаад багш нар байгаа учраас хэл тал дээр илүү сайжрах боломжтой. Дэлхийд даяар ингээд даяарчлагдж байгаа энэ үед бол олон улсын харилцаа гэдэг бол маш топ мэргэжлүүдийн нэгт бас орж ирэх байх гэж би хувьдаас ирээдүйд хувьдаад бас дүгнэж байгаа. Тийм учраас бас энэ олон улсын харилцаа хөтөлбөрөөр сайн мэргэжилтэн бэлтгэх манай сургуулийг бас сонгон суралцаасай гэж та бүхэндээ хүсэж байна.